стастай. Би ягаад цаалгаа өстэй танилцдээ. Хүмүүнээ Бүгдээрээ сайн уу? Наа хүслэн гэдэг. Бүгдээрээ сайн уу? Намайг хиллэн гэдэг. Бүгдээрээ сайн уу? Намайг Амарлан гэдэг. Би 10 настай. микрофон. Сайн уу? Намайг Үйлдвэрлэр гэдэг. Би 7 настай. Сайн уу? Би Намтай. Үүсэн татдаг бараараа цасан татдаг. Цэглэн бол тогийг асаад цэглэн. Цэглэнгөө бол бид нар амжирч чадахгүй. Бишээ. Шүн гигээтэй хахад тусалдаг. Бидний халуун хоол идэхэд ингээд тусалдаг. Миний бодлоор цахилгаан станцаас үйлсдэг. Цасангаа хөөцөхгүй. Тог цахилгаан гэдэг нь өдөр тутмын бидний ингээ хэрглэж байгаа цахилгаан гүйдэл шиг одоо хоол унд идэх уух юм тэ дулаан пар идрийг ажилуулдаг тийм хэрэгсэл гэж боддог. Яагаад гэвэл цэглэгаан станц дотор цэглэгаан бас юм бүтээдэг чадвартай л. Тэгээд бидэрт амар хэрэгтэй л. Хүн болгон л одоо ингээд өвлийг тулж байгаа штэ. Тэнгүүд одоо тэр янгууд одоо өвөл ингээд хүүтэн байгаа. Тэгээд одоо тэрийг нь тэрэнд нь тусаад ингээд халуун энерги цэглэгаан ирчим хүчийг гаргадаг, үйлдвэрлэдэг. Монгол улстай ингээд цахилгаантай болгоод цахилгаан гавьл хэдүүлээ амьдарч чадахгүйгээ тэгээд цахилгаан үйлдвэрлэдэг. Би том Монголдо 100 хэдэн давхартай барилга барина. Яагаад гэвэл би Монгол улсаа баяжуулахын тулд. Одооны машинууд одоо ингээд газар дээр явж байгаа бол бүр илүү ингээд тэнгэр дээгүүр ингээд онгоцыг явуулахаар тийм агаар дээр явдаг машин зохион бүтээнэ. Би өөрөө инженер болох юм бол вагон зохион бүтээн. Яагаад гэвэл вагон чинь амар хурдан явдаг болохоор амар хурдан хүмүүс ажих газар ирдэг. Би ер нь том болоод ирээдүйд инженер болвол илүү гоё олон талбайтай тэгээд олон гоё хийх тоглоомуудтай тиймэрдүү парк барья гэж ер нь боддог. Байлга байна. Өөрөө мэдхгүй байна. Би мөрдөж болохыг хүсдэг. Яагаад гэвэл би хотоо хамгаалж, улсаа хамгаалж гимс хэрэгслүүд барина. Хүмүүс одоо хувцаа ингээд янз бүрээр өмсдөг бол тэрүүгээр хүний бие төвтэйхэн тэгээд амар гоё хувц зохион мэдээ дизайнер болно. Би ирээдүйд IT-ийн мэрэгжилтэй хүн болно гэж боддог. Яагаад гэвэл би ингээд 4-р ангиас эхлээд одоо IT-ийн дугууланд яваад өмнө ингээ хийж чаддаггүй байсан зүйлээ энэ жилдээ ингээд хийж сурч мэдээд үнэхээр ингээд сонирхолтой санагдсан. Тэгээд сонирхолтой санагдаад би ингээд IT болё гэсэн мэрэгжил маань ингээд дээшээ дэвссэн. Би том болоод инженер болсон. Би Bad Family Day дээр ээж, Ана тэгээ найзуудтайгаа явсан. Тэгээд тэрний Bad Family Day дээр хамгийн гой санагдсан ингээд хийх зүйл нь гэвэл мод тарих. Ингээд мод тарих нь надад үнэхээр гоё. Ингээд хийж үзээгүй ажлаа хийж үзэх нь надад ингээд сонирхолтой санагдсан. Эхлээд станцтайгаа танилцаад тэгээд юу болдог. Тэгээд гоё хөгжил тэмцээн болсон. Тэгээд би тэмцээнд төрлөөгөө ч гэсэн надад миний сэтгэл хангалуун байна. Би финишинд дуртай. Галуу хүүч мөхөмэй халуун болгодог гэдэгтэй. Би тийш яваад мод тарслан бас хажуудаа амар том нууртай. Бас тэр цаанаа уурхаатай. Бас цэглэгаан станц. Тэгээд модоо тарихтаа бүр маш гоё бидэрт ингээд зааж өгөөд тэгээд биднээс цаанаас нэмийг бэлдэж өгөөд тэгээд гоё одоо ирээдүйд ийм гоё том мод ургахаар маш гоё модыг бидэд төгсөн. Тэгээд бид нар бараг 2 3 4 5 мод тэгсэн баха. Бид нар ингээд ирээдүйд агаар амьслах одоо тэр агаарыг ингээд илүү нэмж өгсөн. Тэр нь гоё сонсогдсон. Тэгээд бид нар ингээд хүнээр тариулахгүй яг өөртөө ингээд сонирхолтой тарих нь бүр амар гоё. Ирээдүйд бутаа ихэгээд агаар муутай байвал бид нар ингээд одоо модоо тариад агаар их гаргавал одоо бидэрт ингээд ирээдүйд агаар амьсгалах агаарыг төхөөлсөн. Хүүхдүүдээ анхаараарай. Хүүхдүүдийн баярын мэнд хүргэе.
6 сарын 1 болж шүү. Бид эдгээр нэшлийн хүүхэд багцуудаа их өсвийн баярын мэнд хүргэе. Хүүхэд бүхний мөрөөдөл биелэх болтугай. Найзуудаа хүүхдийн баярын мэнд хүргэе. Хүүхдийн баяраа ингээд илүү зугаатай ингээ хийж үзээгүй юмаа хийж үзээд ээж автайгаа жаргалтай өнгөрүүлээрэй. Найзуудаа хүүхдийн баярын мэнд хүргье. Хүүхдийн баяр пинитэрээ.